Шалрын ерхий газрын дарга заяа болтой холбоотой асуудлуудаар өөрөөс нь тодруулж ажиллалаа. Түүнийг нүүрс тээврийн нэр бүхий компанид тавьсан 20 тэрбум төгрөгийн актыг хүчингүй болгосон гэх мэдээлэл байсан бөгөөд тэрээр тухайн асуудлаар шалгуулахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Өнөөдөр танаас нэн тэргуунд ямар асуудлыг тодруулах гэж байна вэ гэвэл нүүрсний хулгайн асуудлаар магадгүй засгийн газар нь өөрөө шүүгдүүлээгээд одоо улс орон даяар эсэргүүцэн тэмцээд байгаа энэ цаг үед таны нэр энэ асуудалтай холбоотой гэж болзошгүй мэдээлэл бидэнд авагдсан юм аа. Та энэ нүүрсний хулгай гэдэг зүйлтэй ямар нэгэн байдлаар нэр холбогдсон эсвэл ийм тохиолдол байх боломжтой юу? За нэгдүгээр энэ уур өндөсгүй огт худлаа зүйл гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Надад нүүрстэй холбогдсон ямар нэгэн бизнес байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Татвар төлөгчийн татварын албаны хувьд бол бид нар энэ нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон компаниуд байгаа тийм. Эдгээр бүх компаниудын тайлангийн авдаг, тайлангийн үн зөв байдлыг хянан үздэг, шалгадаг ийм үйл ажиллагаа явуулдаг ийм төрлийн байгууллага тийм. Яагаад одоо таныг энэ нүүрсний хулгайтай холбогдсон байж болзошгүй гэдэг асуултыг тавиад бид сурвалжлаад явж байгаа юм бэ гэвэл Хиросин гэдэг компанийг та мэдэх үү? Хиросин гэдэг компани та нар өглөөний өдөр ирж манай дээр хийсэн ярилцлагын дагуу би мэдээлэл авч үзлээ. Тий. Хиросин гэдэг ийм компани байна. За татварын албанд 2021 онд хэн шалгалт ороод энэ бол нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг ийм компани. Татварын албан хэн шалгалт ороод 21.6 тэрбум төгрөгийн өр тавигдсан. Акт тавигдсан. Тий. Ингээд улмаар 21 оны 12 сарын 24-ний өдөр 13 дугаар тогтоолоор маргаан одоо энэ акта хүлээн зөвшөөрөхгүй маргаанцлах зөвлөлд хандах хэрэг нь нээлттэй татвар төлөгчийн хувьд. Ингээд татварын маргаанцлах зөвлөлд хандаад татварын маргаан таслах зөвлөл хянан үзээд 8.9 тэрбум төгрөг нь бол бас буруу тавигдсан байна гэж үзээд ингээ хасаад 12.7 тэрбум төгрөгийн акт нь үлдсэн ийм байж байгаа гэдгийг энд хэлээ. Энэ Хиросин гэдэг компаниг нь одоо таны дотны хүн хамаарал бүхий идгээд за найз нөхдийн хүрээлэлтэй хүний компани учраас энэ тавьсан 20 тэрбум төгрөгийн актыг таныг нөлөөллөө үзүүлж хүчингүй болгосон гэдэг мэдээлэл байгаа юм л да. Хүчингүй болоогүй гэдэг нэгдүгээр чи харлаа шүү дээ. 21.6 тэрбум төгрөгийн татварын акт тавигдсан байна. Татварын хуулийн дагуу маргаанд гомдол гаргаад маргаанаар 8.9-ийг нь хассан байна. Ингээ 12.7 нь үлдсэн одоо төлөхөөр явж байгаа юм байна гэдгийг өөрөө сая харлаа тий. Би мэдээлэл нэгдүгээрт тэр. Хоёрдугаарт нь энэ Хиросин гэдэг компанитай холбоотой надад ямар нэгэн найз төхөд юу ч байхгүй. Би огтой нахгүй. Нийтдээ манай татварын албанд бүртгэлдээ 248 мянган хуулийн этгээд компаниуд байгаа. Ард нь хин байгааг би мэдэх боломжгүй. Одоо жишээл танай вебсайтаар ямар компаниар үйл ажиллагаа явуулж байгааг би огт мэдэхгүй. Энэ компанид одоо хамгийн ихний энэ 20 тэрбум төгрөгийн актыг тавьсан танаа байцаагч ажиллаа хийж байгаа юу өнөөдөр? Энэ байцаагч нар бүгд ажиллаа хийж байгаа. Гурван энэ чинь томоохон хэмжээний хэн шалгалт учраас гурван байцаагчийн оролцоотой хэн шалгалтыг оруулсан. Ингээд энэний үр дүнд тавигдсан юм акт гэж байгаа. Ер нь бол нүүрсний тээврийн компаниудын мэдээллийг би бас завшранд нүгийлж бодож байна л да. Нүүрс тээврийн компани нийтдээ биш үү? Манай татварын албан дээр бүртгэлтэй 421 нүүрс тээврийн компани байгаа. За эндээс богино үйл ажиллагаа буюу тээвэрт явдаг 396 давхарцсан тоогоор тий. Уртын тээвэр хийдэг 222 компани байгаа. Ингээд татварын албанд бүртгэлийг нь аваад үзэхээр зэрэг 2021 онд жишээлбэл төлсөн татварыг аваад үзэхэд 67.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн байгаа. 2022 онд 129 тэрбум төгрөг болж татвар төлөлт нь нэмэгдсэн байгаа. За татварын алба өнгөрсөн 3 жилийн хугацаанд эдгээр одоо компаниудад удаа дараагийн хэн шалгалт хийсэн. Нийтдээ 260 орчим компанид хэн шалгалт явуулаад 80 тэрбум төгрөгийн акт тавигдсан байна. Тэ. Татварын албаны одоо хамгийн их татвараас дугтаж зайлсхийдэг байж болзошгүй салбарын нэг нь энэ нүүрс тээврийн компаниуд. Тийм учраас бид нар энэ нүүрс тээврийн компаниудад жил болгоно зохион байгуулалттайгаар хэн шалгалтанд оруулж явдаг. Жилдээ үндсэндээ 100 орчим хэн шалгалтын компани, хэн шалгалтанд одоо нүүрс тээврийн компаниуд орж явдаг. Тэрний нэг нь энэ Хиросин компани гэж ойлгож болно. Тий. Энэ Хиросин гэдэг компанид хамгийн анхны татварын акт тавьсан 20 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан байцаагчийг таныг үнэлэхгүйгээр ажлаас нь дарамтласаар гоо чөлөөсөн гэдэг ийм мэдээллийг хүргүүлээд байна л да. Энэ тэгэхээр ор үнэлэхгүй мэдээлэл. Дарамтлсан зүйл огт байхгүй. Тий, дарамтлсан зүйл огт байхгүй.
За тэгвэл Одоо энэ яг энэ анхтыг тавьсан 3 байцаагч гуруула байгаа үст те? Гуруула байгаа. Одоо яг манай том дотор төлөвлөгчийн газрын дарга одоо энэ сууж ин те? Гуруула байгаа. Анх тавьсан байцаагч нар бол гуруула байгаа. Тэ. ер нь яг энэ цаг үед нүүрсний хулгайн асуудалтай таныг энэ өөрөө татврын байгууллагын дарга бол холбогдох юм биш боломжгүй л гэж таалж гэдэг нь үү те? Ямар ч боломжгүй надад ямар ч тийм оролцсон зүйл байхгүй. Өдөр тутмын нэг сонин дээр хүртэл яг энэ талаарх мэдээллийг би уншиж байсан байхгүй. Хиросвин гэдэг компанитай холбоотойгоор та нэгэнд холбоо хамааралгүй юм бол альч байгууллага санал шалгалт хийсэн татгалзалгүй шалгуулнаа гэж бас ойлгож байгаа те. Гэхдээ болно. Асуудал баг. Тэг бүр нээлттэй шүү дээ. Бүр нээлттэй. Танахыг бас ингэж асуусан гарч байгаа асуудалтай холбоотой бас ирээд уулзаад мэдээлэл авч байгаад их баяртай байна. Цааш ч гэсэн нэг иймэрхүү тодруулах шаардлагатай асуудал байвал бас одоо нэгээ мэддэг болсон холбогдоо те байгаа үеэр нь хурц ирээд тодруулах мэдээлэл авахыг та нараас бас хүсэж байна.